За чи яг нэг юу гарч ирдэг гэсэн шири юм гарч ирэх байсан. За орой мэндэ манайхаа нэг шир хийдэг гэсэн тий. Ширгээ гарч ирдэг болцсон баг та. Шир гэж гараад ирдэг. Ямар сони юм бэ? Болдгүй юм байна. За энэ уг нэг ширгээд юу гараад ирдэгсэн. За энэ оройноо ойр лайв хийсэнгүү сайн байцгаана манайхаа. Өнөөдөр харин лайвыг шалтгаан маань сая гівгэнт боллоо л да. Сая нэг хэд хэдэн сайтуудын постноос болоод гинт өвчөө хөдлөөд энэ ерөнхийлөгчийн улсын хурлд оруулаад хилцүүлэх гэж байгаа улсын хурлын гишүүдийг эргүүлэн татдаг болох тухай хууль. За энэ хуулийг бол ерөнхийлөгч оруулсан. Би анханасаа дэмжсэн. За үнэн бол сайн байна гэдэг. За нэгдүгээрт тийм. За хоёрдугаарт бол за одоо л хулгайчуд сандранда одоо хинбэ гэдэг нь яг энэ хууль дээр харагдана гэж би одоо нэгэн гарахаа ажиглалаа. Яг хин сандраад байна. Энэ эргүүлэн татах хуулийн эсрэг одоо хин хөдлөх юм. Энэ бол ард түмэнд өөрсдөө барьж өгч байгаа. Тийм. За гой болон шахахындаа гэдэг их хорхоо хүрээд харж байлаа. За яг одоо санснаар минь болж байна. Яг миний одоо дотроо хардж исэн хүмүүс маш их сандарч байна. Хөдөлж эхэлж байна. Энэ нэг инээдтэй. Зүгээр лайв хийх болсон шалтгаан бол нөгөө улны хар ялаануудынхаа одоо оюун эрдэнэ хэлсэн Монгол улсын ерөнхий сайд данх оюун эрдэнэ улны хар ялаанууд гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр улны хар ялаануудынхаа тархийг дахиад угааж эхэлж байна. Мөнгөтэй хүмүүс. Оюун эрдэнэ хаанаас мөнгөцсөн нь бол маш тодорхой. Бүр маш тодорхой. Асар их мөнгөтэй. Долларын тэрбумтай. Тэгэхээр энэ хүн мэдээж сандрах нь тодорхой. Тэгээд одоо их хурлын гишүүдийг худалдаж авч байна. За эдгээр төмсөгдүүлсэн, эднэрээс мөнгө авсан, за эсвэл авахыг завдж байгаа аман гэрээтэй ч үгүй юм. Тэгээд тохироо хийсэн. Энэ нөхдүүд бас дуурж эхэлж байна. За их хурлын гишүүдийг одоо бид нар сонгож болсон юм чинь. Сонгодог хууль нь байгаа юм чинь. Болохгүй хулгайчийг эргүүлээд татах хууль яагаад байж болтгүй юм бэ? Яагаад байж болохгүй гэдэг. Дарахын эрх гэд хамгийн гол нь миний зүгээр дургу үргээд байгаа юм бол хинч хариуцлага хүлээдэг байхгүй. Их хурлын гишүүд ийм хэрэгт орлоо, тийм хэрэг хийлээ, ингэж хүн зодлоо, тэгэж хүүхэн хүчиндлээ. Тийм үү, ийм авилга авлаа гэдэг ингээд идэг. Ямар ч хүн хариуцлага тооцдог. Гэхдээ одоо өнгөрсөн 36 жилийн хооронд энэ 36 жил өнгөрөхөд их хурлын гишүүнээс хэнийг эргүүлэн татсан юм? Хинтээ хариуцлага тооцсон юм? Хин шоронд явсан юм? Ард түмэн бол хариуцлага тооцол гэдэг байна шүү дээ. Биднэрт хууль нь үйлчлээд идэг. Энэ их мэдлэлтэй энэ ямптангуудад хууль үйлчлдэг. Эдгээр хаашаа яатсан хүмүүс юм? Яагаад ёс зүй хариуцлага алдсан? Гэмт хэрэг толбогдсон хүмүүсийг яагаад эргүүлэн татаж болтгүй юм? Яагаад ингэж сандарч гүгээд байгаа? Хоёрдугаарт хамгийн инээдтэй нь юу юм гэхээр Монгол улсын ерөнхийлөгч хөрөлсөх эргүүлэн татна гээгүү шүү. Эргүүлэн татах хуулийг хоорондоо хэлэлцээ л гэсэн. Их хурлын гишүүдэд өөрсдөд нь эрх өгсөн шүү дээ. Ямар тохиолдолд эргүүлэн татах юм? Ямар тохиолдолд хэлмэгдэл үүсэхгүй хамгаалах юм? Энд чинь халдшгүй Монгол улсын их хурлын гишүүний халдшгүй байдлыг хамгаалах төр хороо мороо гэж байгаа шүү дээ. Тийм. Зөв эргүүлэн татах хууль гарахаар л бүгдээрээ эргүүлэн татахтаа бүгдээрээ шоронд орчих гэж байгаа юм шиг л ингээл хүний тарих угаагаад их юм.
Ухнагийн хөрөлсөх ерөнхийлөгч. За энийг бол санаачилсан. Тэгвэл баярлсан. За энэ санаачлагыг бол олон хүн бол ацалдсан. Биед санаачилсан, тэрд санаачилсан. Гэхдээ эн чинь санаачлаад байх юм байхгүй шүү дээ. Үндсэн хуулинд өөрөд нь байгаа шүү дээ энэ заалтч. Эргүүлэн татах. Тэрийг л амь оруулж шүү дээ. Хинч хэрэгэлдэггүй. Үндсэн хуулинд байгаа нэг заалт байгаа шүү дээ. Хинч тэрийг анзаардаггүй. Бүр хэрэгээр анзаардаггүй. Бүр хэрэгээр тийм хууль байхгүй мэт аашилдаг. Тэр үндсэн хуулинд байгаа тэр хуулийн заалтыг л хөдөлгөөнд оруулж байгаа шүү дээ. Их хурлын гишүүд эрх дархан итэрж байна. Ёс бус үг хэллэгээр сонгогчдод оромжилж байна. Юу гэсэн үг юм бэ? Адгийн наазахын тэр наараа авгаа байгаа гэсэн. Ёс зүйгээ хошног руугаа чихээд дараа нь аваад ам руугаа чих. Өнөөдрөөс эхлээд би өстө гоё шаана пистанууд нь. Ийм яриа сууж байгаа эмхтэй хүн байдаг юм. Амнаас нь ийм үг гардаг их хүн байдаг юм. Та нарын ээжүүд ингэж ярьд юм. Наа ёс зүйгээ, наа боловсрлоо хошног руугаа базаад чих пистанууд нь. Тэгээ дараа нь ам руугаа чих. Өнөөдрөөс гоё шаана ээж нь гэж байгаа та нар их хүн үзсэн юм. За төрийн түшээ мүшээ тэр гоё хүмүүнээ болио. Төрийн одоо өндөр албан хаагчийн ёс зүй энэ минийгээ яриха болио. Зүгээр л ийм ярьдаг ээж байдаг юм. Наа ёс зүйгээ хошног руугаа чихээд пистанууд нь дараа нь ам руугаа хийгээрэй. Өнөөдрөөс би гоё шаана гэдэг ингээ байж идэг. Тэгээ ихэнх нь хулгайчуд лөөвөрчд одоо тэр чарлаа мөн хөрдний дүү хэм блэ? Нэг хулгайч шүүхийн шийдвэр гарчаад хахад их хурлын гишүүний дарахын эрх хамгаалалт гэдэг ингээд шорондоо ордгоо. За оюун эрдэнэ яри. Энэ дээр оюун эрдэнэ санхүүжүүлж байгаа. Оюун эрдэнэ гол тэжээгч нь хятадууд. Та нар нөгөө алдартай яриа л гэдэг харбины гэрээг мэдчихэж байгаа. Харбины гэрээ гэхэлэр амар том айгүй ойлгомжгүй юм л гэж бодоод их шиг. Энэ айгүй амархан. 1 тонн нь $60 гарах ёстой нүүрсийг оюун эрдэнэ $135 хятадуудад зарж байгаа. Асар урт хугацааны буюу хэдэн жил үлээ? 15-6 жил. Харбины нууц гэрээ чинь тийм шүү дээ. Нууцын зэрэглэлд авч агаад 1 кг-ийн 1 тонны $60. 1 тонны $60 хятадуудад зарна гэсэн гэрээ хийгээд цаашаага $135 зарж байгаа. Тэгээд тэгэхээр $75 тонн дутмаас $75-ыг оюун эрдэнэ авч. Тэр зөрүү мөнгө $60 $105 гэхлээр $175 гэхлээр тэр $75-ыг $135 $75 нь оюун эрдэнэ халаасанд орчих. За энүүгээр арчсан намынхан хувилдсан. За одоо улсын их хурлын гишүүн Лодо самбууг худалдаж авсан байна. Лодо самбуу бол мөнгөний хүн. Ерөөсөө мөнгө байвал хэнийгээ ч зарж идэхэр хүн. Та нар хүмхий зууж агаад Монгол улсын төрийн далбайг урсан хүн. Хүмхий зууж агаад хүмхийгээ зууж агаад ингээ Монгол улсын төрийн далбайг хүү татсан. Дараа нь та нарын тарихыг айгүй амар хуугац. Хятадд ойсон далбай. Хятадд ойсон далбай болохоор яа дээ? Монгол улсын төрийн далбай бол төрийн далбай. Япон зургийн аппаратаар авсан гэ та нар аав ээжийнхэн нүүрлүү шээх үү? Хятад зургийн аппаратаар аав ээжийнхэн зургийг авчих. Хятад зургийн аппаратаар та нар үр хүүхдийнхаа ханыхаа зургийг дарчих. Тэгээ хятад аппаратаар энийг авсан юмаа гэ та нар үр хүүхдийнхээ зураг руу, аав ээжийнхээ зураг руу шээж бааж чадах юм уу? Хятад ойсон далбай урдсан гэж. Шаадаг юм биз-та. Би та нарт хэлээд байгаа шүү. Сэтгүүлчнэр бол новшнууд байдаг. Хамгийн адгийн болгоочуд сэтгүүлчнэр байдаг шүү. Анх үүсэхдээ гарал үүсэл нь угаасаа
улс төрч гэдэг мэрэгжил. Улс төрчдийн халааснаас үүссэн. Мэрэгжил болгон өөрийн үүсэх шалтгаантай. Тийм биз? Ард олон өвдөн тэрийг одоо эрүүл мэндийн сахин хамгаалагч эмчнэр үүссэн. Хүнийг ангаадаг эмчнэр үүссэн. Үүмэн самун хүчирхийлэл гэмт хэрэгээс хамгаалж цагдаа үүссэн. Тэрийг үнэн байлгах гэж, үнэн зөв шүүлэх гэж шүүх прокурор үүссэн. Тийм биз? Хүмүүсийг эрдэм мэдлэгтэй байлгах гэж багшны мэрэгжил үүссэн. Тийм үү? Тэгэхээр мэрэгжил болгон өөрийн үндсэн үүрэг байдаг. Сэтгүүлч хаанаас үүссэн бэ? Хүн төрлөختөнд намын тогтолцоо гэж юм бий болсноос хойш улс төрч гэж шинэ мэрэгжил гарч ирснээс болж тэр улс төрчид эсрэг хүнээ намнах, эсрэг намынхаа нэр төрийг унгаах, сонгуульд өөрөө ялалт байгуулах, ерөнхийлөгч болох, сенатор болох гэж хөлсний бичээч нарыг сэтгүүлч гэж нэр гарч ирсэн. Сэтгүүлч гэдэг мэрэгжил анх гарч ирэхдээ л хүний халааснаас үүссэн юм. Та нар сэтгүүлчдээс шудраг байдал нэхэд идэг. Сэтгүүлчдээс үнэн байхыг шаарддаг юм. Сэтгүүлч хүмүүст үнэн байх ямар ч боломж байхгүй. Тэд нар нэг талх үйлдвэрлэл зарж байгаа юм уу? Тэд нар нэг оймс нэхэд зарж байгаа юм уу? Эдгээр үйлдвэрлэгч нар биш. Сэтгүүлч нар энэ сайтууд, телевиз хаанаас цалинжих юм? Хэн нэгэн улс төрчийн халааснаас, хэн нэгэн аль нэгэн намын халааснаас санхүүждэг. Тэгэхээр та нар тэр сэтгүүлч тэгж бичсэн энэ үнэн шал худлаа. Ойлгосноо? Оюун эрднийг хамгаалдаг сэтгүүлч нь оюун эрдэнэ өмөөрнө. Тийм үү? Лодо самбууг хамгаалдаг нь лодо самбуугаа өмөөрнө. Женкогоос мөнгө авсан Женкогоо өмөрч бичнэ. Алийн үнэн гэх гээд байгаа. Тийм ч учраас би хэлдэг сэтгүүлчдэд бити итэг, надад итэг. Би үннийг яриад үгүй гэж. Лодо самбуу угаасаа бүр хизээнээсээ худалч сулгаач. Хизээнээсээ арчсан намын тэжээв. Бүр луугаан төмрийн тэжээв. Луугаан төмрийг боловсролын яамд туслах нь байсан. Тийм үстэй. Ийм л байсан. Тэгэхээр одоо тэр нэг лодо самбуу гэж нэг хулгаач байна. Лодо самбуу оюун эрдэнэ Женко Менко эдгээр ч одоо амуу дараа мараа хин байдгийг Хэро Баатар эдгээр нэгтцсэн. Лодо самбууд мөнгө өгвөл хэнийгч юу ч гэж хэлэх хэвээр. Лодо самбууд бол ихтгэлт байхгүй. Улаанбаал нэвтрүүлэг хизээ өмнөний тал зогс ёстой байсан. Арчилсан намаас тэжээгддэг. Асуултаа бэлдүүлдэг. Ийм л хулгайч шүү дээ. Тийм л байсан шүү дээ. Тэгээс өвдө арчилсан намын нөгөө НТV телевиз рүү орсон. Тэгээ талигач Батхүүч нөгөө Апуугийн захирал дээр чи арчилсан намын лидер байсан шүү дээ. Арчилсан намыг Апуу санхүүжүүлдэг байсан шүү дээ. Тэгээ арчилсан намын эвэл дор 3 өрөө байр аваад 100 сая төгрөг аваад НТV телевиз рүү орсон. Өөрийн анх дэмжиж гаргаж ирсэн TV6 руугаа салаавч өгөөл нулимаад ингээд урваал худалдагдаад явсан шүү дээ. Лодо самбуу. Одоо яг энэ лавгийн том шиг. Лавгийн том чи ардын намынхны тэжээврүүд. Ардын намынхын санхүүжүүлж, ардын намынхын тэжээдэг ийм нөхөр. Тийм баа үстэй. Би нэвтрүүлэгтээ бүгдийг л урддаг шүү дээ. Миний асуултаас айж байгаа шүү дээ. Би урдаас нарж байгаа бити шаагаад байстаа чи тэгээ үздгийг асууч шүү дээ. Бити шаагаад чи $100 хэдээ үздэг. Та нарын нөгөө шүтдэг булгаачууд чинь яа байхгүй болгоо шүү дээ. Тэгэхээр энэ баяр сайхан баавка гэдэг нэг писта мэдрэл мота писта энд очиж шаруулж шившиг болсноос лавгийн томд юу өгчгөл мөнгө өгчгөл гүг очичдаг. Гүр асуулттайгаа гүйчдэг. Одоо энэ танай энэ хууль зүйн дотоод хэргийн сайд болсон бас нэг авилгачин писта энэ хоёр гээд хэрэглэх газрын дарга могоо энэ хоёр гээд энэ гонжи суурах юм байгаа шүү дээ. Могоо энэ хоёр гэж байгаа шүү дээ. Тэр чинь бас тийм би анх энэ хоёрыг айгүй их дэмжижсэн сүйдээ ухаад байсан фактууд нь гарч ирээд навши болгож гэдгийг мэдчихсэн. За лодо самбуу яагаад сандраад байгаа? Оюун эрдэнэ яагаад сандраад байгаа? Оюун эрдэнэ харбины гэрээ ил болно. Оюун эрдэнэ эргүүлэн татах юм бол оюун эрдэнэ биднэртэй адилхан энгийн иргэн болно. Авилгатай тэмцэх газар эрүүгийн цагдаагийн газар
ёстой дахин ирэхгүй болгож байгаад нугслаа шүү. Нугслуулах ёстой шүү энэ хүмүүс. За болгон туяа эцэг хууль руу. Үндсэн хуулийн дээр юу байдгийг тэнгэр бай. Тэгэхэд үндсэн хууль зөрчөөд хуйлдаад Монголын төрийг унгаагаад алах зохиод их хурл удирдаад тийм үү би мэдэхгүй зогцсон гэж сууж идэг. Энэ болгон туяа үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийсэг юм яагаад ялахгүй байгаа. Болгон туяа эргүүлэн татах хэрэгтэй шүү дээ. Оюун эрднийг эргүүлэн татах хэрэгтэй, амар баясгалан эргүүлэн татах хэрэгтэй. Болгон туяаг эргүүлэн татах хэрэгтэй, лодоо самбууг эргүүлэн татах хэрэгтэй. Энэ юуны их хурлын гишүүдийг эргүүлэн татах хуулийг хамгийн хүчтэй эсэргүүцэж байгаа энэ наара заваан бүдүү авгаа бүдүүлэг 15 настай хүүхд гэртээ орж янзлал жирэмсэн болж байгаа хүн ч одоо ямар ёс зүй байх юм. Тэр Япон ширээний үйлчлэгч байсан гэсэн. Өөрөө ярьдаг үстэй. Камертоны болд намайг зөндөө олон ирчүүдтэй унтуулсан. Мянган баяртай секс хийх гэж шаардсан энэ гэл. Янх хүүхнийг л хүн тэгж аваачихгүй юм шүү дээ. Ёс зүйтэй, ёс журамтай, боловсралтай сэхэтэн хүүхнийг хизээш тэхгүй шүү дээ. Иймэрхүү одоо тэр хин бэ? Тэр нэг болормаа гэдэг нэг улгаачихгүй. Болормоо ямар их сандарч байна. Яагаад бүр ингэж чичрээд байгаа юм бэ? Та нарын их хурлын гишүүдийг эргүүлэн татах тухай хуулийг хэлэлцээ гэд өгч явахад хэлэлцээд юу нь болж байгаа. Ямар үед гишүүнээс татгалзуулах юм? Ямар үед гишүүнийхээ бүрэн эрхийг хамгаалах ёстой юм? Үн чин их хурлын гишүүний ёс зүй хороо гэж байгаа. Их хурлын гишүүний эрхийг хамгаалдаг байгууллага байгаа. Эдгэртэйгээ ярилцаад ийм тохиолдол тэгээд энэ их хурлын гишүүдээ жоохон ёс зүйтэй байлга, хүмүүжлэлтэй байлга, эргүүлэн татна гэж айлгадаг болго. Хүмүүжил юун дээр тогтдгийг юм? Хүмүүжил юун дээр тогтдгийг? Айдас дээр. Хүмүүжлийн гол үндсэн шалтгаан байдаг зүйл нь айдас. Бид нар хүмүүжилтэй яаж хүмүүждэг? Айж хүмүүждэг. Жоохон байхад нь заа чи томото байхгүй бол хадны мангаа гараад ирнэ шүү гэв. Ингээд томото суулгадаг айгаад. Айдаг шүү дээ. Хадны мангаа гараад ирнэ шүү гэхээр айгаад бид нэг томото болчдөг. Энд чи айц. Ингээд томото суулгаж. Бид нар эмээ өвгөөсөө айдэн шүү дээ. Эмээ өвгөөсөө бид нар айн. Аав ээжээсээ айн. Ах эгчээсээ айн. Ангийн багшаасаа айн. Тийм биз? Даргаасаа айн, удирдлагаасаа айн. Энд чинь хүмүүжил баг. Хүмүүжил чинь хуулиас айн, цагдаагаас айн, шүүхээс айн. Энд чинь хүмүүжил. Хүмүүжлийн гол суурь нь айдас байдаг. Хүнийг айлгаж иж хүмүүжилтэй байлгадаг. Айдасгүй хүн юунаас ч айдгүй хүн аав ээжээс айхгүй, бурхнаас айхгүй, нүглээс айхгүй, худлаа ярихаас айхгүй, хүн луурдахаас айхгүй, хулгай хийхээс айхгүй. Ийм пистанарыг байлгаж яах юм? Ийм пистанараар Монголын төрийг тоглуулж яах гэдэг юм? Ерөөсөө би харсан ерөнхийлөгч бол хуулийг санаачлаад, үндсэн хуулинд байдаг эргүүлэн татах хуулийг санаачлаад тэгээ та нар хоорондоо хэлэлцээ л гэсэн. Тэгээ хэлэлц гэж яхад хоорондоо хэлэлцгийн оронд яагаад ингэж сандраад бүр чицгэн савирж гүгээд байгаа юм? Дан хоёрын эрднэ, хулгайчаа муу луурчаа хүний адаг минь адгийн худалч новшин дан хоёрын эрднэ лодоо дамбуу юу лодоо самбуу юу шодоо самбууч юу гүлэг лодоо самбуу пистамын чи яагаад айгаад байгаа чи надад хэдэн удаа худлаа хэллээ лодоо самбуу Улаанбаалын хөтлөгчөө нөө жижигхэн мөнгөний сэтгүүлчээ чи яагаад айгаад байгаа юм? Чи яагаад сандраад байгаа юм? Пистам. Яагаад салгалаад өгчих гээд байгаа юм? Чамайг их хурлын гишүүнээс чи эргүүлэлтэнд татж байгаа ясаа чин цайлах хэрэгтэй шүү дээ. Хөөе болгон туяа үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийдэг.
төр эргүүлдэг. Монгол улсын засгийн газрыг татан унгаадаг, хуйлддаг. Урагч, хятадд худалдагдсан улгаачуд Булган туяа яагаад байгаа юм? Болормаа чи яагаад чичирээ сандраад байгаа юм? Яагаад ингэтэл бүр салгалаад байгаа юм чи? Хөөе наараа авгаа. Насан турш хүүхд гэртээ орж янзалдаг. Заваа авгаа минь. Ард түмний урдаас сонгогчдрын урдаас салаавч гаргаад пизданер минь өнөөдрөөс гоё шаанаагаа сууж байгаа шижгэн бузрын юм. Нэг ийм новчнуудаа эргүүлэн татах хэрэгтэй шүү дээ. Эргүүлэн татаад тэр хуулийн өмнө номхон зогсоож байгаа шийдэх хэрэгтэй шүү дээ. Хууль байдгийн бол одоо харъя л та. Монгол улсын ерөнхийлөгч өнөөдөр зангаргаа гаргах хэрэгтэй шүү дээ. Энэ үндсэн хуулинд байна. Би санаачлаагүй. Үндсэн хуулинд их хурлын гишүүдийг эргүүлэн татах тухай гэдэг авилгатай холбогдсон бол, гэмт хэрэгтэй холбогдсон бол, хүү амны эрхтэй холбогдсон бол шалгахын тулд эрхийн төтгөлзүүлж байгаа шалгах хэрэгтэй шүү дээ. Энэ юу нь буруу байгаа? Хин ч одоо нэг хүний дарангуйлалтай боллоо. Хаантай боллоо. Хаантай байж л та тэгвэл хаан шиг хаантай бай л та. 10 дугаар богдоо авчирж байгаад Монгол улсын хаанд өргөнжлөлтөө хэдүүлээ тэгвэл хаантай болох төрөд бол 10 дугаар богдоо авчирж байгаад монголчууд хаанд өргөнжилж ил тоо. Үеийн үед өндөргийн зан узраас авахлал хаадууд Монголыг өдөртөл хүчрэх байгаад ийсэн. Их хурлын гишүүдтэй гишүүдгүй. Энэ нэг худалч оюун эрднийг, хулгайч оюун эрднийг, лойрчин оюун эрднийг, авилагчин, албан тушаалын гэмт хэрэгтэн. Энэ бодийн писташ л одоо самбууч. Бодийн байранд суудаг. Бодийн тэр бомын байранд суудаг. Нэг мөнгөний жижигхэн сэтгүүлч шодоо самбууга батаач. Үндсэн хуулийн эсрэг гэмт хэрэг хийсэн, худалдагдсан. Тийм үү? Монголын төрийг алах зохиос хамраа сууждаг суусан Булган туяаг татаач. Энэ болормааг татаач. Биш намайг хүмүүс одоо тамхи сурчлаа гэдэг энэ айкос шүү. Тэра гэдэг энэ тамхи гэдэг. Айкос би хамгийн гол нэг эрүүл мэндийн шалтгаанаар утаад тамхи татаж чадхаа байгаад утаад тамхи татаад болохгүй. Тэгээ энэ айгу хор бахтай жоохон үнэтэй л юм. Гэхдээ үнэтэй болохоор хүн бас утаад тамхи шиг юу яадгүй юм бэ? Ихээр татаж чаддгүй юм. Энэ хайрцаг нь 20 мянга гэдэг байхгүй юу? Нэг юм хайрцаг нь 20 мянга. Баг татдаг юм. Тэгээ нөө бохихгүй, шатаахгүй, халааж татдаг. Тэгээ энэ хаанч зөвшөөрөгдсөн. Эрүүл мэндийн хувьд одоо Японд маш их татагддаг. Тэсийн тамхи сурчлаад байгаа юм шүү. Би зүгээр өөрийгөө эрүүл мэндийн хувьд л гэж байна. За ингэхээр Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөл сүхийн үндсэн хуулиас одоо мартагдсан, дарагдсан тийм заалтуудыг сэргээж их хурлын гишүүдийн бүрийн эрхийг төтгөлзүүлдэг, шалгадаг, хуулийн өмнө аваачдаг. Тийм үү? Төтгөлцчээчтэй. Тэгээ хуулийн өмнө шалгуулчаачтай. Тэгээ хин буруугаагаа ард түмний өмнө баталчаачтай. Яагаад нэг өөрсдөө буудах гэж байгаа юм шиг ингэж чичрээ салгалаад байгаа юм даа. Та нарыг буудыг гээгүй шүү дээ. Их хурлын гишүүний ёс зүйг зөрчсөн. Их орноо худалдсан, хужаа нарт заалсан. Монголын ард түмний баялагийг, Монголын ард түмний боломжийг хулгай хийж байгаа энэ хулгайчуудыг эхнээс нь барих хэрэгтэй шүү дээ. Тэгээ юундаа айгаад байгаа юм? Яагаад ард түмний дэмжлэг авах гэж чичрээд ингээд 9 шидийн худалдаад авсан нэг хулгайч нэг юм балиар сэтгүүлч нартай мөнгө өгчөөд ард түмний тарихыг угаагаад байгаа. Энэ нэг сэтгүүлч нар гэж нэг гайнууд байна. Өгөх гэж байгаа юм шиг үлэнтөд хүнээс мөнгө авчин. Тэгээ баригдахаараа бүр уйлаад жирэмсэн болохын, цус алдахын, өхөнгө алдахын ээж намайг аваач, ааваа авраач гэж хөрлөх юм. Тэгвэл яах гэж анханасаа мөнгө авсан юм бэ та нар минь? Тэр үнэр цэцэг мэцэг гэж нэг балиар бузрын авгаагаас эхэлсэн. Юм бузрын юмнууд мөнгө авсан чинь нотлогдоод байна уу сэтгүүлч нэрээ. Шүүхээр нотлцоод байна. Цагдаа нар байцаагаа гэрчээс байцаалд авчаад байна. Эд мөрийн баримт чинь байна. Тэгээ шүүхээс мөнгө авсан тогтоогчлоо прокурор хяналтын прокурор өмгөөлөгч чи хажууд чи хараа байж байна. За ингээ гинт хэрэг хийсэн байгаа зэн сэтгүүлч хэнийг нэг шантаажсан байна, хэнийг энтэй хуйлдаж, хэнийг нэр төр талдаж сэвсэн байна, буруу юм хийсэн байна.
За ингээ 30 хоног 20 гингүүт ээж авраач, ааваа авраач гэж буудалж байгаа юм шиг өрлөд их. Ингэж цацаг сарайлахаа мэдсэн бол, ингэж айхаа мэдсэн бол яах гэж анханасаа мөнгө авдгийг турж өгөх гэж байгаа юм шиг. Яах гэж үзгээ мөнгөөр зардгийг та нар. Лодо самбуу эднэрийн нэг шүү дээ биз та. Гуйлгцсан царайс шилэн идсэн биз та. Миний урдаас чавчихгүй барьж гал 3 удаа айгүй мохоо удлаа хэлсэн. Тухайн үед л аргалж ивэл юу ч боддгүй тэнийг биз та. Лодо самбуу шорондоо орооч. Тэр Монгол улсын төрийн далбайг олон нийтийн өмнө урж утаасныхын төлөө. Власов армийг яалаа. Германчуудад тугаа алдсан гэж тэр жигт нь хэдэн зуун мянган хорж буудсан шүү дээ. Тугаа алдсан зэргийг өчиггүй буудсан шүү дээ. Тэгэхэд телевизийн нэвтрүүлгээр түмэн олон Монголын ард түмэн үзэж яхад Монгол төрийн далбайг шүдээ зугаад урж исэн Лодо самбууд яг хариуцлага тооцдог юм бэ. Буудаж алдгүй маа гэхэд энэ хүнд ядаж 2-3 жилийн ял өгөхгүй юм. Монгол улсын төрийн тэргүүн, Монгол улсын төр нийгмийн хамгийн том зүтгэлт нь нас барахад Монгол улсын төрийн далбай 45 градус тонгоод иштэй. Эх орныхон төлөө амиа алдсан эх орончийн өмнө Монгол улсын төрийн далбай 45 градус тонгоод иштэй. Ой хэрийн төмөрт явж байгаад амиа ирсэн онцгой байдлын албан хаагчд. Хилээ хамгаалж агаад амь үргэцсэн хилчдийн өмнөөс Монгол улсын төрийн далбай 45 градус тонгоод иштэй. Энэ амар хүндлэл штэ. Монгол улсын төрийн далбайг ингээ хүнхийгээ зуугаад ингээ ураад майга ураа суудсан тэр муу сохор номин шиг муу теста дөрөв нүдтэй муу уулгаач. Муу тааралдууд эрүүг нь хугшаах юмсан гэж бодоол. Энэ новштой тооцооч. Энэ муу новш яагаад сандраад байгаа юм. Монголын ард түмэн эргүүлэн татах хуулийг дэмжиж. Уухайлан дэмжиж. Ёс зүйг ард түмнэд оромжилдог. Авилга авсан, эх орноосоо урвсан, хятадуудтай нийлдэж баялагын маань хулгай хийсэн. Энэ олон хулгайчуудыг энгийн иргэн болгож байгаа шалгая. Хийсэн иргэхгүй бол та нар шалгуулаа гараад ир. Юунд айгаад байгаа юм. Энийг юуг нь худлаа сенсацлаа тарих угаагаад нэг хаан засаглалтаа боллоо, нэг хүний гарт очдог юу хуцаад байгаа юм. Монголын ард түмэн тэнэг юм уу? Харж байгаа л хөрөл сүхэд алуулаад бүгдээрээ байж их юм. Хөрөл сүх битээ та нарыг бүгднийг ч очиж дүүжилж тэнхээ Монголын ард түмэнд байгаа штэ. Та нар терминатор юм уу? Та нар юу юм? Үхшгүй мөнхийн хутга олцсон юу юм та нар? Та нарын утсан чинээ улаан юм бол юу ч биш штэ. Монголын ард түмэн нэг дүрхгээд босвол та нарыг зүгээр дуусгах штэ. Гадаадд байх чи гадаад руу чи гимт хэрэгтэнгүүдийг араас нь явуулж хагаад тэр гадаадд нуугдсан газар чи очиод нохоод нь штэ. Энэ оюун эрдэнэд хөлслөгдсөн Лодо самбуу. Оюун эрдэнэд хөлслөгдсөн энэ бас нэг гөлөг. За энэ булган туяа. Оюун эрдэнэд хөлслөгдсөн оюун эрдэнэд хөлслөгдсөн тэр Лодо самбуу, булган туяа. Болормаа. За энд нэг цацхын зургийг би түрүү хийж ирсэн юм. Нэг балер нэг цэрмаа гэдэг нэг өнөр үлийн цэрмаа тоглож ирсэн залуудаа. Энэ пистаа байгаа шүү дээ. Энэ одоо яагаад сандраад байгаа юм? Ах нарынхаа үгээр энэ их урлын гишүүдийг эргүүлэн татах хууль батлагдвал ард түмнээ сонгогдсон арьдсан засаглал хідхүү үнийг гарт орно. Юу хуцаад байгаа юм нэг байлээ. Энд чи юу вэ? Залуудаа өнөр үлгээ кинод нэг авгагийн дүр хүүхний дүр тоглооддаг юм биз дээ энэ. Тэрмаа гэдэг үл үний чи юм билээ. Биш. Ловсон жамц гэж шүү дээ биз та. Эрэгтэй үе юм биш. Би энэ чи эмэгтэй охин юм байх гэж хараадсан. Энэ минь яагаад сандраад байгаа. Наа чи ах нарынхаа үгээр яваад байна. Авилга авцсан юм. Лодо самбуу бодийн хулгайч. Эргүүлэн татхыг дэмжицгээ заяа. Эргүүлэн татхыг эсэргүүцэж байгаа энэ инфлюенсер нэртэй энэ олонний танил хідэн дагагчтай харал алруудад мөнгө өгсөн байгаа шүү надад. Мөнгөөр шааж байгаа шүү заяа. Эргүүлэн татхыг татах хуулийн эсрэг байгаа улгаачууд бол бүгд худалдагдсан новшнууд. Эдгээр эргүүлэн татчих болдгоо хийн сонгож болсон юм. Буцаагаад ард түмэн эргүүлэн татах хэрэгтэй баймаар байна. Тэрэнд нь ард түмэн хяналт тавьдаг баймаар байна. Зүг зүгээр үнийг хэн эргүүлэн татах юм.
факт байгаад баримт байгаад нотлогдоод эргүүлэн татагдж байгаа шүү дээ. Тийм үстэй. За юм байна. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Би хэлсэн. Уг нь би одоо энэ Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлц өгөх гэж хүнийг ерөнхий сайдаас буугаад оюун эрдэнэд итгэж яхад нь уг нь нэлээ хэлсэн дээ. Монгол улсын ерөнхий сайдаас хүрэлц өгөхөө та хүн таньдгүй юм байна. Наа чи нэг хүний араас хутах шаасвал нэлээд олон хүний араас хутах шаасанд оршлагтай хүн. Хизээ нэг өдөр өөрийн чи эсрэг айгүй том дайсан болно доо. Энэ сайжруулсан элбэгд орж байна. Зүгээр маш муухай уран үхтэй, залтай, хулгайч биш үү наа чи. Нүдэн тогтохгүй хотлаа инэ гээд зэвээ хулгайч байна да. За наад хүн чинь Монгол улсын эсрэг зогсноо. Би олон хэлсэн дээ. Тэгээд харамсалтай нь хүрэлц өгөх гэж хүн Монгол улсын ерөнхийлөгч хүн таньдгүй юм байна. Тэ? Мэдгүй би ойлгоогүй. Яагаад ч нэг юм хулгайчд итгэдэг юм харах царайны. Гүлээс юм хэвээр. За ингээд лодоо самбуугийн эсрэг бай. Болгон туяагийн эсрэг бай, болормогийн эсрэг бай. Энэ термоминктэй энэ өнөр үйл кинонд тоглосон энэ залуугийн хоёр ихэр хүүхэд төрүүлдэг залуугийн эсрэг бай. За хүн болгоны эсрэг бай. Эргүүлэн татах хуулийг эсэргүүцэж байгаа бүх хүн дайсных шүү. За ингээд дараагийн лайв хүртэл баяртай. Тулалдаан зөвхөн шонхрууд нэснэ.